Тэгэхээр Хосана гэдэг энэ үг одоо аврал өгөөч гэсэн энэ үгийг хүүхдүүд хашгиралдаж байх үед харин тэр гайхамшигыг харсан, тэр Есүсийн хийсэн зүйлсийг харсан, хүүхдүүдийн магтаж байгаа зүйлийг харсан тэр тахилчид болон хуулийн багш нар ууралсан байна. Тэдний ууралсан шалтгаан нь Есүсийн хийсэн зүйл биш. Харин тэдний бардамналд Есүс аюул учруулж байгаа учраас тэр харах нь хангалтгүй, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрч чадахгүй та тэр бурхны гайхамшигын нэг хэсэг болж чадахгүй. Хүлээн зөвшөөрнө гэдэг бол гимшиж өөрийнхөө сул дорой гэдгийг ойлгох явдлах. Бурхны хийж байгаа зүйлсийг хүлээн зөвшөөрч. Тэгээ Есүс тэдэнд хариулж байгаа шүү дээ. Хүүхдүүдээ хөхүүл нялгсан амнаас та магтаалыг бэлдсэн гэж дуулал номонд бичсэн байдгүй гэж үг. За дуулал 8:2 дээр энэ ишлэл бол байгаа. Утга нь гэх юм бол бурхан агуу үннийг хамгийн энгийн хүмүүсээр дамжуулан гэрчлүүлж, илчлүүлж идэг. Агуу хүмүүс нөгөө нэг тийм баригдмал зүйлээсээ болоод те яг тэрэнд нь л ойлгомжтой дараалалтай ч юм уу тийм зүйлүүдийг харж идэг бол энгийн хүмүүс энгийн байдал дотроо бурхны амьдралд хийж байгаа тэр олон энгийн талархаж болох зүйлүүдийг олж харж чадчихдаг. Биднийг авраач гэж түүний өмнө сул доройгоо хүлээн зөвшөөрөхөд бидний ямар орчин нөхцөл, ямар хүмүүс бидэнтэй хамтаа учраас бид үүнийг хийж чаддаггүй. Ямар нөхцөл байдал биднийг бурхныг магтахад цаадуулж, бурхныг хүлээж авахад цаадуулдаг вэ гэдгийг энэ өглөө бүгдээрээ бодцгаая.